Өнгөрсөн өдрүүдэд Сангажийн баяр согтыг сайн эр болгож харагдуулсан постууд бишгүүдэл нэг тархлаа. Нэг ч удаа гонгонолгүй үнэн ялна хэмээн шалгуулж байна. 90 хуухрамда түүн шиг улс төрчийг бэлтгэхэд 20 жилийн хугацаа хэрэгтэй гэсэн постыг бүүстэл нь тарааж хэлж байна. Тийм ээ. Түүн шиг увайгүй худалч баасан дээрээ халтарч баригддаг улс төрчийг бэлтгэхэд 20 жил хэрэгтэй гэдэг нь гарцаа байхгүй үнэн. Ердөө 3-4 жилийн өмнө баяр согт мэтэн жишимчгүй үлгэр зохион ярьж олон түмний тархийг угаан өрөвдүүлж хайрлуулж тэрж бүхэл үндэсний баатар болж болох байлаа. Гэвч цаг өөрөөлж техник технологи хөгжиж авилгаж хулгайч нарын нуус 1 центигч болов хэрэгтэй сандал дээрээ сууж угаад интернетээр олж болдог болчихож. Ямар ч уран нарийн үлгэр бодож олсон их удлаахад сарын дотор ухаж гаргаад илчилдэг болчихож. Чухам ийм л учраас Сангажийн баяр согт хаг дугуй суугаад байгаа юм. Ямар ч үлгэр зохиож ярьлаа гэхэд 3 алхалгүй баригдана. Баригдах тусмаа доошоо орно. Шуудран хэлэх Сангажийн баяр согтыг оюу толгойн гэрээтэй холбоотойгоор баримтлаагүй байх. Өнөөдөр ил болцоход байгаа 22 сая долларыг хаанаас авсныг л асууж байгаа биз? 5 жилийн өмнө илэрсэн 1 сая долларын үлгэр нь илэрснээс хойш ахин 3 данс илэрч нийтдээ 22 сая долларын үлгэр зохиож ярих хэрэгтэй болцоход байгаа хүндээ тэр баяр согт. Бодвол одоо нөгөө алдарт 20 мянган хөвсгчээ хэрэглээд толгоогоо ашлахад суугаад байх. Дашрам дуулахад одоогоор илрээд байгаа баяр согтын 22 сая долларыг хэр их мөнгө вэ хэмээн бодож үзсэн байгаа юм. Гэхдээ 22 сая долларууд сарын 600 мянган төгрөгийн цалинтай хүн 7638 жил ажиллаж баймаж нь олох мөнгө ажээ. Өөрчмгүүтээ баяр согт 90 хуухтай биш эргүү толгойтой тол шоронд амаа өдүүлээд сууж байгаа хүн 22 сая долларыг тайлбарлана гэдэг чинь 20 мянган хувьсгчаар бодцоо хэмээн данцахаас өөр хэрэг шүү тань.